өдөр өглөө орой үдэш бүх юмныхын мэндийг эрхэм үндэд сонсогч та бүхэндээ хүргэе. Дугаарыг дуулсан Спутник Монгол радио 92.5 спортын нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр эфир төлөвлөгч миний би Улаанбаяр болон Миша. За эфирийн найруулагчаар Чин Зэрэг та бүхэнтэйгээ хамт ажиллаж байна. За дэлхийн аварга дуусснаа бас нэг дэлхийн аварга мөлжөж ярих удаа. Тэгээд за гол 4 өчигдөр бас ярилцчихсан. Дэлхийн аварга дууснаас хойш одоо нэг ийм цагийн зөрөө ерөөсө гарахаа байл. Харин тийм унтж чадахгүй. Бүр нэг шүн яг нэг 9 мөс 10 үед нэг ядраад хэвтчихэл байгаа юм л та. Тэгэл нэг унтах гэж одоо бидний бас нэг зовлонтой зүйлчний утсаа оролдоод хэвтчихтэй. Тэгээ нэг 11 өнгөрөөтөл нэг утсаа оролдоод хэвтчихэнгүүт нойрон буцаас сэргээд хөл мөгөө хүлээгээд байгаа байхгүй. Харин тий ажил нэг хөдөлгөөнгүү зэхэр ямар ч лиг одоохон байхгүй. Гэтэ бас тий маргаашнаас эхлэж штэ. Маргаашнаас магадгүй бас хөлбөмбөгөөс одоо ингээд уудагүй тий хөлбөмбөгөө бас санацсан. Тэгээ хүмүүстэй л Орсын премьер лиг эхэлж байгаа. Орсын лиг эхэлж байгаа. Би Орсын лиг ч гэсэн үзүүлж штэ ер нь бол. Тий ер нь бол дажгүй сая яг бас дэлхийн аваргын үеэр финалийн дараа маргааш нь Зенит Спартак 2 одоо нэг супер цамын төлөө тоглолт болсон шүү дээ. Бас ер нь бол бас дажгүй тоглолт болсон. Ер нь бол сонирхолтой. Тэгээд Спартак 1-0-аар хожиж жагаад 98 дахь минутан дээр нэмэх шүү дээ. 98 дахь минутан дээр Зенит пенальти авч тэнцүүлсэн. Тэгээд хамгийн гол нь гол нь оруулсан Александр Соболев залуу. Спартак тоглож исэн. Яа. Тэгээд Зенит рүү орсон. Тэгээд тэрнээс хойш тэгээд бас гол байнга Спартакт хийдэг гэсэн тийм бас нэг тийм юм яар юмтай байгаа. Булшаал хуцсан хүн байна ер нь. Тэгээ гол оруулж нэг тэнцэж тэгээд араас нь шууд пенальти зогттой. Тэгээ пенальтигаар Зенит төрүүлж супер собизм болж тэгээд яг энэ супер тоглолтоор ер нь бол Премьер лиг Орсын Премьер лиг эхэлтээ. Тэгэхээр маргаашнаас одоо үүдэх юм бол тэгээд 7 сарын 24-ноос тэгээд тоглолтууд эхэлнэ. ЦСКА гаралт эхэлж илээ л дээ. ЦСКА, Балтика. Яг нөгөө юунуудыг хараагүй бас Орсын Премьер лиг хараагүй удацсан чи нөгөө доороос оржсэн баг сонирхолтой байна. Тольяттигийн баг. Би Тольяттигийн багийг бол сайн мэдгүй. Тэр чин доороос ингэ орж иж байгаа байхгүй. Харин тийм баг. За тэгээ бус нь угсаа ойлгомжтой Динамо Москва, Крылья Советов, за Факел Воронеж бол нэг ороод гараад идэг гэсэн юм. Хаяа орж гараад идэв. Манай хоттой ер нь бол байнгын өрсөлдөгчтэй бас. Тийм үү. Тий. За Рожина Москва гэж энийг бол мэдхгүй. Наач нь бас ер нь бол хоочны баг байгаа. Тэгээд орж ирж байгаа нь бас сонирхолтой болно. Энэ жилийн лигийг бас сонирхолтой болно. Оренбург гэж байж байгаад харагдаж байгаад алга болцсон байсан. Оренбург буцаад харагдчихээн. За тэгээ Грозный чих Ахмат одоо юунаас Чечнягаас гарч байгаа баг. Тэгэл Краснодар Рубин гэл ингээл явчихлаа бол. Би ч яг Рубиныг харахыг бол харна тэгээд. Рубин харахад яах нойр өрдөлт юм. Яа. 2010 оны юу аваргуудын лигийн аваргад нь хожигдсан баг шүү. Тий, Барно те ихний хэд мэдлээ. Бараг ихний 9 10 минут дотор бүр цөм зөгч нэг 16 гаднаас Барсаг болгож авчлаа. Тэснэ тэр чи их гоё штэ тэр ярен дээр. Одоо бас нөгөө Английн нэг юм одоо хөлбөмбөгчд нэг хоорондоо нэг ярилцлага хийгээд ч юм уу ингээд одоо сүүлийн үед одоо Аршавин гэдэг аялагчтай болчлоо. Яг нэг иймэрхүү одоо Английн тэр нэг хөлбөмбөгийн нэг юм соёл шиг ч юм уу эсвэл entertainment талын соёлыг Оросод бас нэлээд дэлгэрүүлж авч байгаа болов гэж хараад байгаа. Тэгээд яг тэр нөгөө Барса дээр Рубинос гол хийсний дараа тэр тоглогч ингээд гол яг 16 гаднаас зогчих уу яах вэ гэж гайхаж байгаа зогсон гин. Тэгсэн чинь бусад юуны тоглогч юу яаж байгаа байхгүй юу? Нөхдүүд болоод дэрнгүүд хүүшээ одоо тоглолт өнгөж эхэлж байгаа Барсад ингээ 16 гаднаас гол хийчихэж байгаа ч одоо бид нар бас 11-ээр хожигдох юм биш үстэй гэсэн зүйлийг бас ингээд ярьж илсэн. За яг хөө ингээд Оросын лигийг ингээд яг эхэлснийхэн дараа сонирхолтой юм болол Оросын лигийг яри. Өндөрсөн гэдэг утгаараа одоо дэлхийн аварга галж жоохон юу яа та мүлчид энэ жилийн дэлхийн аварга бол 12 онцлог үйл явдал гэж нэг юм нийтлэл гарсан байлээ. Тэр нь юу вэ гэхээр эхлээд өргөдгсөн форматаар зохион байгуулсан буюу одоо нийтдээ бараг 40 хоног 39 хоног гэж тооцож байгаа. 104 тоглолт 308 гол. За тэгээд шууд нойрны дэглэм зүүдсэн шөнүүд яг энийхээ үр дүн бол сүүлийн яг дэлхийн аварга дууссаны дараа сайн мэдэрч байна.
За энэ тэгээ тэмцээн ингээд өндөрлөө Испани шигшээ 16 жилийн дараа дэлхийн аваргын цомыг хүртэж Лионел Месси, Диего Марадонагийн адил дэлхийн аваргын 2 дахь төрөг бас авч чадаагүй гэсэн ийм зүйл бол давтагдж байна. За ерөнхийдөө бол үнэхээр өвөрмөц байлаа. Хамгийн шилдэг байсан хэд эргэлзээтэйч хамгийн их дурсагдах боломжтой болов гэж хэлж байгаа. Тийм. Тодон Гайстай дэлхийн аваргуудын нэг болсон гарцаагүй. Ингээд нэг гаруй хугацаанд болсон үйл явдлуудыг эргээд санах юм бол за эхний хэлснээр бол өргөдгсөн форматаар 48 баг. 48 баг. За дэлхийн аваргын тэмцээнд оролцох багийн тоо 48 болгож нэмэгдүүлсэнд одоо олон хөгжөөнд дэмжигч ерөөхдөө бол дургу байсан. Гэхдээ энэ нь цаашлаад одоо жишээлбэл Капо Верде ч юм уу, Кюрасао. За бүр сайн ярих юм бол манайхтай ойрхон Узбекистаны шигшээ баг. Буюу одоо энэ жижиг шигшээ багуудын зарим нь одоо аялал жуулчлалын зорилгоор ирээгүй гэдгийг ерөөхдөө бол харуулсан байгаа. Одоо Гаити хүртэл орсон байсан шүү дээ. Харин тийм Капо Верде, Гаити, харин тийм Өмнөд Африкийн одоо энэ Камеруны шигшээ багуудаас гайхалтай тоглолтыг бас үзүүлсэн. Кюрасао, Капо Верде тийм яг тэр хоёр бол. Конго хүртэл энэ жил орж ирлээ. Конго ч бас нэлээд олон жилийн дараа орж ирж. Яг хөлбөмбөг сайжрахын үед бас сайжирч ил байгаа л да. Конгогийн шигшээ багийн тамирчид. Яг Конгод төрсөн гэвэл бас хэцүү баг. Тийм баг. Тий. Англи одоо Ван-Бисакаг бол би нэг Английн тогтоол харж ирсэн болохоос Конгогийн тогтоог бол харж байгаагүй. Тий анх удаас би харж. Би өөрөө бүр гайхсан шүү дээ. Ван-Бисак бол ханаа тоглохтой. Харин тий. Гүсэл яа тоглож ирсэн шүү дээ. Аслагын янзыг тоглож шүү дээ. За тэгээд яг нөгөө дараачийн шигшээ баг, дараачийн дэлхийн аваргын тоглолт чинь нөгөө юугаар 64 баг гэж нэг юм яриад байгаа шүү дээ. Яг л таа тийм ээ. Яг илүү өргөжүүлнэ. Гэхдээ одоо энэ форматын одоо саяны 42 багийн 48 багийн форматын нэг сул тал нь 3 дугаар байраар шалгарч байгаа. Нөгөө голын зөрөө тэгээд нөгөө хэдэн оноогоос гэдэг хасагдах шатанд орох боломж ерөөхдөө 3 дугаар байрны багууд ингээд орох боломж нь нэмэгдсэн байсан. За энэ нь одоо хэсгийн сүүлийн тойргийн тооцоо хувилбар хайсан тоглолт ерөөхдөө болгоцсон. Тэгэхээр нөгөө тооцоолол хийгээд унчт юм л та. Тэгэхээр нэг юм драма шиг юм орж ирсэнгүү. Ираны шигшээ баг бол үүнийг бас маш сайн мэднэ. За ингээд дэлхийн аваргын төгсгөлд бол ингээд алтан дагны цомыг бол Испани шигшээ баг аваад ингээд дахин хоёрхлоо ингээд харуулсан. Ер нь нэг юм Европын аварга дээр төрүүлсэн баг дараагийн дэлхийн аварга дээр сайн үзчих гээд байдаг талтай. Эсвэл Копа Америка дээр ч юм уу. Ер нь Копа Америка юм уу Европоос гарч ирсэн л шалгарсан баг л дэлхийн аварга болоод дээ шүү дээ. Яг бол тэр нь бас тэгэл ойлгомжтой л да. Ингээд аваргын ийм нөгөө энерги аваргын тийм зан байна. За тэгээд 2 жилийн дотор ер нь бол бас нэг бүрэлдэхүүн нэг солигддгүй шүү дээ. 2 жил болохоор яг нь нас гайгүй бүх тоглогч нарыг одоо ингээд тэр Copa America ч нөө эсвэл Европын аваргуудад одоо ингээд бэлтгэлж яхад тамирчтай шууд алсын хараагаа харж байгаа шүү дээ бас. За энэ тамирчдыг бид нэр авах юм бол шигшээд хідэн настай тоглох боломжтой бай. Тэгэхээр одоо яагаад Аргентин аягүй сайн байсан гэдсэн болохоор Аргентин ч баг шигшээ баг биш клубын баг шиг байсан гэж хүмүүс ярьж байгаа. Яг бол тэнцэнэс нь дэлхийн аварга хідэн байсан тий 10 хэдэн хүн дэлхийн аварга. Өмнөх ерөөхдөө 22 оны дэлхийн аваргад оролцож ирсэн хүмүүс өмнөх оролцож ирсэн тэр хүмүүст нь байгаа. За тэгээд голоор нь тэд нар чинь яг нөгөө тэр Америкийн цомыг авч ирсэн тийм ээ. Тэгэхээр яг ийм аваргын зан гэдээ байгаад байдаг. Тэгэхээр аваргын зангаас илүү яг нөгөө хамтдаа тоглосон цаг нь илүү байгаа болохоор яг клуб шиг байна гэжсэн. Шигшээ багийн давуу одоо нөгөө ганц сул талны үхээр бэлтгэлдэх хоорондоо бэлтгэл хийх бие биенээ ойлцох аюу цөөхөн байдаг. Нөгөө өмц хүм байдаг гэдэг утгаараа. Өдрүүд нь зөөхөн байдаг. Тэгээд ер нь бол ихэвчлэн ингээд бас анзаарадах юм бол яг шугамар нь дандаа нэг багаас ингээд ойролцоо тоглолт ихэвчлэн. За давталгааны юм бол тийм одоо арын халбнууд нэг лиг тоглодог ч юм уу. Ядаж за одоо ингээд за нэг багаас авч чадахгүй бол ядаж нэг лигдээ тоглодог. Би нэг ойлцол илүү нөгөө биентэй таардаг ч юм уу тий. Тэр талаар нь ингэж харах юм бол тэр Аргентины баг яг тухайн үед ингээд хамгийн их цаг хамтдаа тоглосон болохоор ингээд клубын баг шиг бэлтгэлтэй биенээ ойлцол сайт байсан гэж хүмүүс энэ баг Испани шигшээж гисэн мөн ялгаагүй шүү дээ. Харин яг тийм байгаа байхгүй. Одоо 24 оны Европын аварга дээр Карвахалын л байр солигдож байгаа болохоос босд нь бүгдээрээ яг байдгаараа Марата 24 онд гараад илүү яалаа. Марата гарч ирсэн шүү дээ. Яг нэг
бас нэг жоо ганц хоёр фейлжсэн та. Тийм. Тэрний оронд Оярзабал байгаагүй ш байсан. Тэгэхээр Испани шигшээ бас нөгөө 2 жилийн өмнө яг Европын авраг болохдоо бас нөгөө багийн тоглолтын хувьд бол яг одоогийн Испани шиг биш ч гэсэн яг тэр нэг суурь нь тэр үед бол тавигдсан байна гэж ерөөхдөө бол харах гэдэг. Яг энэ дунд нэг өдрийн онц шиг нэг сонин зүйл орж ирдэг нь юу гэхээр 18 оны дэлхийн авраг болсон Францын шигшээ баг бол нэг лиг болон нэг багаас цугларсан хүмүүс ховор. Ер нь PSG, Juventus за тэгээд Францынхаа лиг тэгээд Английн лиг тоглодог өмцөм лиг л байсан л та. Хаалга нэр нүгэл орж ирээд ч юм уу те. Тэгээд 18 онд чинь Кашилний байлуу да. Хамгаалтан дээр нь. Тийм баг. Хамгийн 13 онд чинь 18 онд чинь гол маш сайн байсан баг. Тий. Гол тим нөгөө эго юм уу эсвэл бас тийм би супер од шүү. Би л гэсэн тийм мөс байхгүйсэн. Канте байсан шүү дээ. Тий. Канте хамгийн цэвэрлж байсан. Тэнгүүтээ Матуиди бас хажууд нь тусалж байсан. За тэгээд мэдээж Пол хэмлээ. Погба байсан тий. Погбагийн одоо тэр кроссууд юу вэ? Погбагийн дамжуултууд юу вэ, тийм ээ? Тэгэхээр яг ийм хүмүүстэйсэн болохоор бас Франц тухайн үед илүү ясан болоо. Сайн Францд бас л яг нөгөө лидерүүд байсан л та. Гэхдээ нэг тийм нэг юм дулаан уур амьсгал харагдаагүй та. Дандаа нэг хүүтэн, дандаа дайчин. Яг бие биенийхээ төлөө биш тийм ээ? Дандаа би гол орох хэвээр би хийх хэвээр нэг тийм нүд харагдсан байна. Яг энэ дээр нөгөө юу орж ирсэн? Одоо яг дэлхийн аваргын өмнө Джейми Каррегер одоо нэг юм аналист болсон шүү дээ. Джейми Каррегер нэг юм хэлжсэн байхгүй юу? Юу гэхээр Францын шигшээ баг энэ дэлхийн аваргаар хол явахгүй. Шалтгаан нь юу вэ гэсэн чинь за Килиан Мбаппе гэдэг одоо бид нар бас нэг тоглоомор диктатор гэж нэрлэдэг байна шүү дээ. Дангуулсан тийм. Килиан Мбаппе бол одоо өөрийнх нь одоо хэрвээ баллон дор авна гэсэн зорилготой бол өөрийнх нь өрсөлдөгч нь Осман Дембеле. Тий. Мбаппе аврагын лигийг аваагүй. Лигийнхаа цомыг аваагүй. Гэхдээ одоогийн байдлаар бол тэрнгүүд дэлхийн аврагын топ скорер болох явж байгаа. За тэгэнгүүтээ Осман Дембеле гэдэг хүн гараанд гарахгүй байх гэж байхгүй. Тэр аврагын лигийн авраг авцсан. Лигийнхаа аврагыг авцсан. Тэгээ Францын цом өмгөө байдаг бол бүх юмыг авчихна. Тэгээ дэлхийн авраг дээр сайн тоглочих юм бол Осман Дембеле баллон дор авах гээд байна. За яг энэ боломжийг Килиан Мбаппе мэдэхгүй биш мэднэ. Тийм болохоор өөрийнхөө тэр одоо юу гэдэг нэг юм эгоцентризм дээр одоо давуу тал бий болгосон шигшээ баг дээр ингээ байсгал бөмбөгийг өөртөө аваад өөрөө ерөөхдөө бол шатна шүү. За өөрийнх нь тэр зүйл нь баланс алдагдуулаад Францын шигшээ хол явахгүй гэж Джейми Каррегер дэлхийн аврагын өмнө тэгж ярьж ирсэн. Тэгэхээр энэ бас нэг талаараа Мбаппе нөгөө Реал Мадридтэй ч арай өөр байдаг боловч яг Францын шигшээ дээр ерөөхдөө бол дарагдчихдаг л та. Тий. Арай нэг баг руугаа орох гэдэг талтай байдаг. Гэхдээ л тэр нэг юм унган зам бол тавигдахгүй шүү дээ. Сая энэ дээр дэлхийн араас харлаа шүү дээ тийм ээ. Та нар чадахгүй бол би хийлтэй гэх тийм ээ. Тэр ихний тоглолтын дээр ч юм уу хид хідэн гол яаж хийж байгаа хол мол зогч байгаа. Ер нь бол Мбаппег бас холоос захтыг би нэг бас сайн санахгүй байгаа байхгүй. Ер нь бөмбөг авлаа туулаад 16-оор орж ирлээд тэгээд нэг өөрийнхөө нөгөө хурдтайгаа ч юм уу юугаар гой дриблингээр гол хийдэг тийм ээ зогтоор. Яг холоос 16-ын гаднаас яг ингээд санаатгаар зогч исэн баг санахгүй байгаа байхгүй. Ер нь хид хидний гол байгаа л ах л. Анх гарахтаа болоод тэрнгүү нөгөө хөдөлгөөнгүй бөмбөг дээр маш сайн зогтөг байсан шүү дээ Килиан Мбаппе. Одоо энэ Монакогоос одоо эхэндээ бол зээлэр PSG-ээр явжсэн. Тэр үед бол Монакод байхдаа баг булан зогтөг байсан шүү. Тэгэхээр бас нөгөө нэг юм юу гэдэг нөгөө хүчмүш тааруулах ч юм уу эсвэл эзгийн тааруулаад нөгөө булангийн тааруулж зохих мох гэдэг дээр бол Мбаппе байхгүй ш байгаа л гэж би ерөөхдөө бодоод идэв. Яг зүгээр тоглолтын юмыг аваад үзэх юм бол нэг орчин цагийн тэр янаар шиг. Тий. Ер нь бол тийм л дээ. Жигүүрээс ингэж юу руу хотолж орж ирдэг. Төв рүү ингэж гүйж орж ирдэг. Илүү жоохон хурдлолцсон тийм ээ. Анриг юу ээж илээ. Яг Анригийн ид үе болон Мбаппегийн хурдыг ингээд нөгөө харьцуулаад ингэсэн чинь Анри ид үедээ Мбаппегээс хурдан байсан гэж. Тэгэж орж ирж ирлээ. Тэгэхээр тэр ямар амар тоглож байсан бэ гэдэг чинь. Анри ч бас тэрний давтлах тий. Тэр чадвар нь одоо хидэд байгаа шүү дээ. Анри гоё ярьдаг юм. Одоо Хааланд ягаад супер байгаад гэсэн. Тэр өөрийнхөө чаддаг юм хийж байгаа. Чадахгүй юм ерөөсөө хийхгүй шүү дээ тэр чинь. Чаддаг юм а тэр юу ихтэй тэр чинь товтлохоон дээр хаана яаж хийж байгаад ямар нэг одоо биенийхээ оруулах боломжтой аль нэг хэсгээр оруулах хамаагүй оруулж л байгаа. Тэгээд
би дриблинг хийдгүү тэр хийж байгаа өөрөө дриблинг байхгүй тийм илүү юм байхгүй хүчээр яаж хийж байгаа л гол оруулах хэрэгтэй. Тэрийг сайн мэддэг. Бусад тоглогч нарын алдаа нь юу гэхээр өөрийгөө мэдж байгаа ч гэсэн илүү юм хийх гэдэг тийм ээ. Тийм үү дутууга нөхөх гэж хитрхи оролддог ч юм уу. Яг гоо тиймэрхүү утагч нарыг аваад үзэх юм бол One Persie бол солгоо байсан шүү дээ. Тий. Солгоо дээр олон гол оруулж ирсэн нөгөө баруун хөлөө оруулж ирээд тэгээд нэг хоёр үлрэл дараалж нэг мэрэгэн бууч болдог. Яг гоо ийм нөхцөл дээр окей байж болно. Гэтэ One Persie бол дриблинг тийм одоо юу гэдэг хийдэг тоглогч гэхээс илүү байрлалаа маш сайн олдог тоглогч байсан. Гэтэ One Persie бас харьцуулах тухай бас арай болоог байсан шүү дээ. Тийм. Яг одоогийн нэг тийм тоглогч нар бол бас зөндөө байна шүү дээ. Хамаагүй ингээд нэг илүү хийх гэдэг тий. Тэгээ болохгүй байгаа. Гэтэ бол яг тэр анарын хэлж байгаа юм тэр нь бол аюу гоё явахгүй. Энэ Златан Хааланд хоёрын уулзсныг үзсэн үү? Тийм. Яагаад үсээ тариулсан гэсэн чинь би зүгээр үсээ тариул чамааг урт үстэй довтлогч болох гэж ингэсэн гэдэг. Хингүүтээ нөгөө юу вэ? Саятай хүн гэлээд нэг ингэж ховцолдог харин тэрбумтэн ингэж ховцолдог гэсэн. Тэгээд үсээ тайрж болохгүй шүү бас хэлжсэн юм байна. Үсээ тайрж болохгүй шүү чиний наад хамаг ирч хүч чиний хүч чинь ер нь бол наад үсэн чинь байгаа шүү. Тэгээ үсээ бити тайраа гээд одоотл би үсээ тайлдаггүй шүү гэж бас хүмүүст нэг ярьцсан дөгжсэн тийм ээ. Тий. Бас сонирхолтой. Ер нь бас их нөгөө юу бид нарыг одоо хошигнол нөгөө юмор айгу өндөртэй хүн шүү дээ. Хааланд чинь. Аль нь ер нь Ибрач нь тийм ээ. Ибрач бас тийм үү хөхтэй. Тий. Нөгөө Норвегийг яг дэлхийн аваргаас хасагдангууд нэг өөрөө нэг гарч ирэл it's time to go back гэл нэг юм хэлдэг. Тэнгүүтээ нөрөө гэл нэг татдаг шүү дээ. Одоо тэгвэл нутаг руугаа рүү гэж. Бас гоё хийж байгаа. За тэгээд яг дэлхийн аварга ингээд дуусан ч гэсэн бас нэг сэдв байгаа шүү дээ. Гол нь яг нөгөө чи дүр ярьлаа алтан бөмбөг. Алтан бөмбөг энэ жил авах нэг хэд хэдэн бас хэдэн эрхмүүд байна. Кандидатууд ер нь бас их олон байна. Тий. За мэдээж нэг номероор одоо Ламин Ямал гэж яригдж байгаа. За тэгээд Дембеле байна. Дембеле харин байх болоо. За яг хөө аврагуудын лиг тэгээ лигийн хүрээ гэдэг утгаараа Дембеле байж болоо. Бас дэлхийн аврагаас яг хөө сайн дажгүй тоглолцсон Дембеле. За мэдээж Мбаппе бол байнга л дандаа байна. Одоо эхний хэд дээр орно л тоо. Тий, юу дэлхийн аврагын мэрэгэн боч боллоо тийм ээ. За Месси бол бас аврагуудын бүх юм авлаа. Өөрийнхөө хүрээнд дээр нэг лигд бас ер нь шилдэг дандаа нөгөө яг юугаар клубээр тооцох зүгээр өөрөөр нь тооцох юм бол тийм ээ. Бүх юм авлаа. За тэгээд цаана тавтах нь бол хинхээр Харкинова. Би ч юм айгуу сонирхолтой юм ярих одоо. Одоо тэр хожлын гол оруулсан Ферран Торрес байгааз. Тий. Энэ нөхөр чинь аврагын голыг оруулчлаа. Дээрээс нь бас нөгөө лигтэй төрүүлсэн, Барсагийн төрүүлсэн гэдэг утгаараа энэ нөхрийн нэр орж ирж магадгүй ш. Яхаа орж ирэхэд бол орж ирэх баг. Тий. Эхний 10-т бол бараг багтах баг. Гэтэ би бол одоо энэ жил мэдээж одоо бас нэг Родри орж ирж байгаа шүү дээ. Родри орж ирнэ. Гэтэ Родриг дэлхийн аврагын одоо сайн шилдэг тоглогч болголоо гэхээр би бас гайхаал байгаа. Тэгэнгүүтээ бас нэг сонирхолтой нөхөр байгаа. Бүр ингээд яг тэр нөгөө клубийнхаа хувьд нөгөө юу гэдгийг цом авсан гэж аваад үзэх юм бол дэлхийн аврагуудын лиг тэгээ лигээ авсан ганцхан тоглогч нь Фабиан Руис. За PSG магадгүй шүү. PSG-д байгаа шүү дээ. Ер нь одоо юу гэдгийг Роналдо Мессигийн яг тэр баллон дуур авдаг 90 үед дуусангууд ихэвчлэн яг нэг за яг Лука Модрич бол нөгөө шигшээгээ чирсэн гэдэг утгаараа арай өөрөөр орж ирж магадгүй. Гэхдээ ер нь клубын хувьд хэрэг цом авсан яг тэр жилдээ нөгөө авах боломжтой бүх цомоо авцсан бол ерөөхдөө юу болчиход идэг гэсэн шүү дээ. Тэгжсэн. Баллон дуур авчдаг байсан шүү дээ. Тэгэхээр энэ Фабиан Руис гэдэг нэр орж ирэх боломжтой байгаа байхгүй. За яг хуу сэлгээгээр гардажсэн Микел Мериногийн нэр орж ирэх байх. Хамгийн боломжтой хэрвээ яг тэр цомоорын тооцоод үзэх юм бол надад бол Фабиан Руис гэдэг нэр гарч ирдэг. PSG тоглолдог болохоор. Яг хөө тэгээд бас цомоор нь цом тэгээд өөрийн хувийн амжилтаар нь тооцох юм бол хамгийн авах магадaltaй бол Харри Кейн болчиход байгаа байхгүй. Харри Кейн ч одоо Бундеслига авцсан. Бундеслига бас хүрэл медалтай. За дэлхийн аврал дээр ч гэсэн бага чирлээ. Тэглээ. За тэгээд лигдээ одоо мэрэгэн бууж болж исэн. Тэгээд энэ жилдээ хамгийн их гол оруулсан бас тоглогч байгаа шүү дээ. Бараг 70 руу төгсөж байгаа шүү. Месси яг нэг үлрэлт тий нэг хөлбөмбөгийн одоо үлрэлт хідэн гол оруулжлаа. Тэрэн шиг адилхан юу нь бол
Harry Kane бол бас хамгийн их оруулж байгаа. За тэгээд бас сүүлийн 3 4 жил одоо Бундслиг ирснээс хойш дандаа шилдэг мөрөм болж байгаа. Одоо нийт карьерийг авах юм бол тийм ээ. Уг нь бол өвөл өгчээсэй л гэж бас хаадж байгаа ш цааш хөрх. Энэ Bayern München 23 онд очиж байгаа. Нийтдээ 94 тоглолтод оролцсон гэж байгаа. Тэнгүүд 98 гол оруулсан гэж байгаа. Тоглолт болгонд 1 гол байгаа байхгүй. Уусаа гол юм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас яг нэг танаа нэг юу ის болохоор тийм ээ. Тэр би өөр хүмүүс болохоор бас. Би анх гарч ирэхэд нь үнэхээр айжсуу. Энэ жил чинь 73 гоолнд ерөөхдөө бол оролцсон байх шүү. Тий, тэгээд авахгүй. 8 ассисттай гэл ингээд аваад үзэхээр ерөнхийдөө яг харж явж байгаа гэж хэлэхэд бас хэцүү. Тий. Одоо бол харж явж байгаа гэж хэлэхэд ерөнхийдөө бол хэцүү. Тэгэхээр нэг 2 жилийн дараа дэлхийн аваргын Европын аварга дээр бас тодорхой хэмжээний гайгүй формтой одоо тэр Ivan Toney, Oli Watkins 2 ерөнхийдөө Harry Kane-ыг бас Английн шиг дээр оруулж чадахгүй шүү дээ. Тийм нөгөө биетэй довтлогч биш болохоор. Тий. Тэгэхээр нэг тэр тиймэрхүү довтлогч гарах хүртэл бас хугацаа байна л да. Одоо жишээлбэл энэ жилийн Английн лигээс авахуулаад ерөөхдөө нөгөө доороос гарч ирсэн багууд дээр хөөрхөн нөхдүүд байвал тэднийг харцгаая. Сонноос нэрээ Дани Ингс ч одоо өрөлт тоглож байгаа юм байна шүү дээ. Нөгөө Англи. Тэг булангаас нэг бөмбөг ирэнгүүт нь очоо мөрөгчөө дандаа мөрөгчөөд даа хөлөөрөө оруулж чаддгүй. Ливерпул Bayern лигээс нэлээд хөөрхөн очиж исэн нөхөр одоо хүртэл тоглож л байгаа юм билий. Нэлээд хөгшин нөхөр л уулна очиж исэн л гэдэг юм. За тэгвэл буцаад дэлхийн аваргын нэг хэлт нэг орж ирдэ тийм ээ. За дэлхийн аваргын тэгээд мэдээд Испани ингээд дахин одоо ноёрлоо. Ингээд нөгөө Испани энэ жил төрүүлсэн гэд бас л нөгөө яриад байгаа штэ нөгөө Масона засана гэдэг одоо энэ дээр нэг юм хувилдааны он шиг юм яриад. Яваад байгаа. Гэтэ 2010 онд тий Испани төрүүлдэг. Тэгсэн чинь тэр нь бас яг адилхан эхний тоглолт Мексик 1-2 хоорондоо тоглож байсан. Яг тэр үед Мексик 1-2 тоглож байсан. За тэгээд эхний тойрогондоо Испани хожигдож байсан. Ер нь фейлдж байсан гэсэн. Тэгэхээр энэ жилийн дэлхийн аваргаар бас яг адилхан эхний тоглолтыг Мексик 1-2 хоорондоо тоглож байсан. Тэгээд эхний тойрогт Испани бас фейлдсэн шүү дээ. Яг нөгөө Капо Верде тоглолт. Тэгэл бас фейлдсэн. Тэгэхээр чинь тэгээд авраг авнаа хийжсэн. Яг хуу 10 дэлхийн аврагыг бол яг үзчихснараа санаж юу гэхээр Испани шигшээ багаас илүүтэйгээр Голландын шигшээ баг илүү одоо юу гэдэг гялалцчихсэн гэж ярих юм уу? Яг нөгөө яг алтан үнэс шүү дээ. Тий. Яг гялалцчихсэн Ариан Робен байсан, Ван Перси бас залуу байсан үе. Шнайдер, Уэсли Шнайдер гэж нэг аюултай тоглогч байсан. Тэгээд ингээд бодоод үзсэнгүүт за яг хуу Испани шигшээ багийн тоглогч нар бол тэгэл Реал Мадрид юу гэж 2 багтж байгаа, Барса гэж багтж байгаа. 10 онд чинь за Торрес үл 10 онд Виа тоглолцлоо. Торрес за сандгүй. Ямар ч байсан тэгээд Торрес байсан баха. Торрес бол дуудагдсан шүү дээ ер нь. Гэхдээ бол дуудсан бас байхгүй. Виа ерөөхдөө бол гараанд гарч исэн гэж ерөөхдөө бол санагдчихээн. Виа ч гэсэн бас юутай яг тухайн үед бас залууч байж гэжтэй нэг тийм харих боломжтой. Яг хүрээнд тавьчихсан шүү дээ. Яг үнэ хэлмээр. Торрес байсан юм. Торрес сүлд нь нөгөө сэлгээгээр орж ирсэн юм байна. Тэнгүүтээ Хесус Навас ч дөнгөж гарч ирж байгаа. Сеск Фабрегас залуу байсан. Алонсо, Шави, Иньеста уулын сайн нэртэй. Яг хоо энэ дунд хамгийн одоо юу гэдгийг сул нэртэй нь Барсад нөгөө сэлгээнээс гарч ир тоглолдог гэсэн Педро гэж уулын аюултай тоглогч байсан. Тэр хамгийн сул нэр нь байгаад байдаг. Надад тий Педро ерөөсөө таалагддаг. Би бүр энэ одоо яагаад гэдэг. Тэр Педро надад яг нэг Инзаги стилтэй нэг тийм нэг нөхөр сондоод л гэсэн тийм ээ. Педро гоё тоглож байсан шүү дээ. Яг нэг сэлгээгээр орж ирдэг тоглож. Сэлгээгээр яг сэлгээгээр л орж ирэх боломжтой тэргээр л тэгэл үлдсэн дээр байгаа. Тэгээд Челсид очоо Челсигийн дараа Наполи, Лацио гэж явцсан санагдаад байна. Тэгс. Нэлээд урт хугацаанд бас тоглосон. Челси нэр явсан шүү дээ. Челсид яваад бас нэг бас эхний тойрог тийм нэг эхний тоглолтуудаар ер нь бол гайгүй гялалцаа тэгээд цаашаа жоохон суулсан. Челси дээр очсон л доо. Унжсэн Челси чинь хэн ирж аварсан бэ гэхээр Конте ирж авраад тэгээ араас нь Сари ирж нэг цомтой болох гэж үзээ. Тэгээд тэрнээс хойш ерөөдөө Челси бол бүр ингээ гүнсгий далайн ёроолоо харахаар голтол ингээд одоо нэг Алонсо ирсэн юм чи бас нэг арай өөр байх байх. Өөр л үү. Одоо
Челси тохиолдолд яг нэг хоочны Арсенал одоо төрүүлжлэг одоо угаасаа тэгээд одоо манайх ерөнхийдөө нэг 8 руу орлоо доош орж угаасаа лиг дуусгаад өөртөл ордон штэ гэдэг ярьдаг шиг л нэг тохиолдол Челси бол нэг тийм л байсан. Оо Челси 8 руу нэлээ явсан штэ тийм. Манайх ч бүр 10 хэд мэдээр дуусчихсан. Эсэн тэгэж бас доош орж үзэх байгаа шүү. Гэтэ талахаар алдаг алдчихсан гэж. Голландын шигшээ дээр тэр үед болоод ирэнгүүд Ван Перси, Дирк Күйт нөгөө Ливерпулд байсан. Ажил талаар байсан баг тийм ээ. Ажилтсан зүгий гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Wesley Sneijder, Arjen Robben, De Jong нөгөө хиний Алонсогийн хээж рүү конфуз өшөглөж хийж орж ирдэг. Тэгээ Bommel, Bronkhorst-ийн нэг 11 холоос идэг нэг солиотой гол байдаг. 10-ны баг ихнийг олох. Тийм лөө. Тийм шүү дээ. Эхнийг яг дэлхийн аварга ихнийг гол шүү дээ. Тийм баг. Bronkhorst юусэн ирээдгүй яг чиг ингээд явдаг. Гэхдээ 10 оны дэлхийн аваргын бөмбөгч өөрөө асуудалтай бөмбөг л дээ. Жавланы ч бас гоё бөмбөг л дээ. Тийм, гоё тоглогдсон л дээ. Тухайн ч бас нөгөө Арсенал нөгөө юу байсан шүү дээ. Калод нэг дас нөхөр. Цөм зогтыг тийм ээ. Тэр ч бас гоё нөхөр байсан шүү дээ. Яг бөмбөг нь угаасаа ялчгүй тийм л дээ. Бас яалчгүй алдаатай бөмбөг л дээ. Энэ жилийн дэлхийн аваргын бас бөмбөг бас ер нь л жоохон алдаатай харагдаад байна. Энэ жилийн дэлхийн аваргын бөмбөгч өөрөөгөө залаа яваад л шүү дээ. Өөрөө залаа тий. Яг одоо нэг хаалруу олохгүй байхад нь жоохон оноолаад байгаа юм хай. За ер нь бол бас нэвтрүүлгийн цаг ингээд ямар хурдан дуусч. Холи 12 онцлог юм ч гэсэн чинь зүгээр 2 дээр явж 2 3 дээр нь явж байна. За 3 дахын ядаж ороод тэгээд дуусгах. Мэргэн буучтын өрсөлдөөн гэх юм бол Алтан шахаан төлөөх өрсөлдөөн тэмцээний эцсийн мөч хүртэл үргэлжилсэн. Өөрөөр тоглолтын маягтай суперодууд нэгэн зэрэг өрсөлдөж байна. Тэгэхээр чин Мбаппе, Месси, Холланд, Harry Kane, Jude Bellingham гэсэн ийм 5 өрсөлдөж байгаа. Тэгэнгүүтээ Лионел Месси, Килиан Мбаппе хоёр болоод ирэнгүүт дэлхийн аваргын мэргэн буучтын одоо бүх цагийн мэргэн буучийн одоо тэр рекордыг эвдсэн. Месси бол ихний тоглолтод ивдсэн шүү дээ. Месси ивдэнгүүд нараас Мбаппе нөхөж ивдэл. Тэгэл ингээд хөөцөлтөд яваад. Ядаж бод нэг 4 жил нэг Месси барьжсэн бол бас сонирхолтой байхгүй. Мбаппед илүү нэг тийм жоох мотивашн байх байсан байхгүй тийм ээ. Одоо ингэ яачаараа бас ойртод хүн баг байхгүй болчихлоо. Гэтэ Норвегийн шигшээ баг дараагийн дэлхийн аваргад орно. Орно уусаа боломжтой. Орно. Тэнгүүд энэ дээр бол 64 баг орох юм чинь. Тий. Тэнгүүд Холланд гэдэг нөхөр чи яаж галзуурах вэ гэд 64 багаас чинь тэгээд 32 хүртэл ер нь бол Норвегийн шигшээ баг тийм бас муу шигшээ баг бас биш. Тэглээ. Одоо энэ Адигараас авахуулаад Сорлот одоо Эрлинг Холланд за тэгээд бас хамгаалтан ч гэсэн бас гайгүй байна. Хуучин бол нэг ганц хоёр л нэг хамгаалагч харагддаг байсан. Ерөөхдөө бас дагуу шүү. За тэгэхээр Холланд дараагийн аваараас ахад гоё ялцсан гэж. Үргэлж. Сэм нэвтрүүлэг ингэ дуусч байна. Маргааш дахин уулзцай. Түр баяртай.